Дан та 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 та. Дан та 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 та. Дан 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 дан. Альмас Movie Guide. За альмаа нь Harry Potter-ын бүх ангийг ярьж дуусгахгүй л шүү. Одоо сүүлээсээ 2 дахь ангийг яриад үгүй за. Волдигийн дагагчид яах гээд байгааг нь мэддэхгүй яваал байсан. Тэгж угаал кино дуусан дөө. Дараагийн 7 хоног сүүлийн ангаар уулзлаа. Өдөр баяртай. За өнгөрсөн 4 сарын 1-ний Harry гадуур гудамж мэдэрлэл явж исэн чинь Дамблдор ирэл сугт явъя гэд Slughorn-ыг шидэд чингэний шинэхэн багш бол гэж ядахаар юм. Дамблдор ч сансандаа хурж Slughorn ч за тэгьё тийгэл Hogwarts-д багшаар ордог. Энэ хооронд өнөөх мө Волди ч бардгүй Дамблдороо Малфойёор алуулахаар болцсон. Малфой ээж нь Снейпийг гуйж гувшаад миний мөнхөг харж хамгаалаарай гэсэн чи Снейп за амлалт энэ төр өгч мөгнөө чаавас. Тэр үед нь мандаа Визлигийн ихэр хоёр ах нь наран туул дээр нэг лангуу түрээслээд хөөхөн дэлгүр өнтер нээсэн. Манай гурав очиж орлого оруулчил явж байгаад маадгар Малбой ээжтэйгээ мангар сэжиг бүхий юм хийж байхыг харчтیں۔ Тэгэл Harry вагонд нөгөө хоёртой би зүгээр харсан юм шиг хэлчихье. Цаад Малбой чи яг үхэл залгич болчих гэсэн чирөө. За бити балаарай дээ. Тэргээд итгэдэггүй мөө. Harry ч үл үзэгдэгч нөмөргөө аваад сэмээрхэн Малбой яриаг сонсохоор хэвтэж байгаа. Цаатханд чинь баригдаад балбуулаад баларнөө. Манай Малбой гонж монж шахацсан. Хамраас өхөл. Hogwarts угаасаа хоог штэ. Тэр гэж ингэж сүрхээ. Дамблдор багш Harryд хэлдэг. Наа Slughorn ч Волдид хамгийн ойр байсан багш байхгүй юу? Наа чи санаалаад Волдид яг юу гэж хэлснэ хэлэхгүй байгаа. Чи нэг арга удаад хэлүүлээж гэсэн чи Harry окок гэл шин шидэд чингний багштайгаа наалтаастай. Ядж хахад Harry баахан шипидээ шидэд чингний хуучин ном болгоод хичээл дээрээ цоороод нөгөө багшийнхаа итгэлийг нь олоостой. Тэр хуучин ном нь Half-Blood Prince гэж угаан бас. Энэ хооронд Ron and Quidditch-ийн тэмцээнд орж морол үнэн ч фэмэтэй болцбор гараад үгдэм байгаа зү. Тэгэл тэрнтэйгээ үнсэж өнгөлцөл Hermione Ron-ыг харамлаж хардаж уйлж унжаа тэрүүгээр нэг юм болт. Бас Harry Ginny хоёр тэрхэн дээр романч хэлээд баг од ба гэгээ кинон дэр гардаг шиг би рүүгээ хараад сүртэй. Өсөж өнгөлцөл. За тэр ч яах вэ? Өнөөх шинэ багшаараа үннийг хэлүүлэх даалгавар авсан Harry нөгөөхөө уулгаад цогтож байгаа л үнэн дурсамжийг авчдаг байхгүй юу? Нөгөө дурсамжийг барьж очивол Дамблдорын тоглоомчдэр уншуулсан чи юу байсан гэж? Манай Волди чи баг залуутай их дажгүй залуу байсан байгаа юм чи. Тэгэл багшаасаа асуудыг. Багшаа хүн сүнсээ хувааж эд зүйлсд байршуулад өөрөө мөнх амьдарч болох уу гэсэн чинь бас золионд нь хүн алаад тэгж болж болох юмдаа бас байгаа баха гэсэн чинь Волди тэгвэл бүр сүнсээ 7 хувааж болох юм байна те энэ төргээд багшигаа тултал нь айлгсан байгаа юм. Тэр сүнсээ шингээсэн объектыг Horcrux гэдгийг гинэ чаас. За тэгэл сэжигтэн Волди сүнсээ 7 эд зүйлсд хуваасан болж таарч байгаа юм л та. Дамблдор тэр эд зүйлсийг нь олж Волдиг устгах гээл энэ тэрүүгээр нэг гүйж хараагаал яваад байсныг Harry ч ойлгож өөр нэг эд зүйл болохоор Дамблдор цаатгачийн дагуулад нэг их том хадан агуу руу яваад орчдөг. Хөөхий Дамблдор багш нь өөрийгөө золиослоод баялаар тимиг заван бүр хөгийн мухамдтай харуус ууж арай гэж нэг юм хайсан зүйлтэй олж явдгийн даван дээр энэ тэндээс нь бөө смиглүүд гараад ирдэг. Harry Сандра цаан Дамблдор би хаан мөн түргэн дуудмаар байдаг. Хэцүүдэд манай Дамблдор хамаг хүчээ шахвал мууса смиглүүдийг бүгдийг бод цохол Hogwarts тэрэл. Harry-г Snape-ийг дуудаад иргэл явуулсан чинь цаанаас Malfoy саваага барил савсгнаал гараад ирдгийг. Тэгэл яг Дамблдорыг алах гал гөлгөнөө зогсчихсэн чи Snape гарч ирэнгүүтээ манай их багшийг аваада кадабратчдаг. Harry Snape-ийн араас очил чи юм уу банд? Ийм урвагч новш байсан юм уу? Гэл зодолтод бардгүй өөрхий. Snape өөдөөсөн. Би тэр Half-Blood Prince чинь байна. Носон журмын. Тэгэл Harry Дамблдор дээр эргэж ирээл Hogwarts-ийн бөөнөрө харуулсалт автал кино манд дуусч байгаа юм да. Гиснээс нөгөө нэг зовж авсан Horcrux нь хуурамч гэдгийг Harry Hermione хоёр олж мэдтий. За тэгэл дараа 7 хоногт Harry-гийнхаа сүүлийн ангаар уулзцгаая да. Бака. Гиснээс
манай YouTube хуудсанд subscribe дарж, комент бичээд Harry Potter-ын дараагийн айтмын азтан болоорой. Буден дээр суусан